За үзэгчтэй манай нэвтрүүлэг 13 дугаар зуун аялал жуулчлалын зогсолбор дээр хүрэлцэн ирээд байна. Тэгээ манай нэвтрүүлгийн бас нэг зорилго бол Монгол ахуйг залуучуудаа бас илүү сайн сурталчлах, таниулах тийм ээ. Монгол хүчтнүүд Монгол ахуйдаа яаж зохис сайхан амьдарч ийсэн юм бэ? Энэ талаар бас бид нар үзүүлэхийг зорж байгаа. Тэгээд 13 дугаар зуун зогсолборын ахлах менежер Бацруу ах маань бас зогсолборынхаа тухай бидэнд сайхан тайлбарлаж өгөөч. За тэгэхээр энэ бол 2006 онд анх байгуулагдсан аялал жуулчлалын зохицуулалт юм байна. Гол зорилго концепц бол 13 дугаар 14 13 дугаар зууны үед монголчууд хамгийн хүчрэг байсан үе дэлхийн. Энэ хүчрэг байх үеийн түүхэн амьдралыг багч болов гадна дотны болон одоо хүмүүст үзүүлээ харуулъя гэдэг энэ үүднээс ийм зорилготойгоор үйл ажиллагаа явуулж эхлэв байгаа. Одоогийн байдлаар 6 отог байна. Тус тусдаа өөрийн зорилго чиглэлтэй, үүрэгтэй хааны отог, урчуудын отог, номын өргөө, малчны отог, өртөө харуулын алав гэх мэт ингээд 6 отог байна. Энэ хаалган дээрээс ингээд дотоошоо нэвтрээд одоо манай нутаг дэвсгэрлэг үндсэндээ та бүхэн орж явна гэсэн үг. 13 дугаар зууны амьдрал руу шилжилээ гэсэн үг. За тэгээд 13 дугаар зууны амьдрал гэдэг бол техник байхгүй, цахилгаан байхгүй ийм нөхцөлд бид ажиллаж амьдардаг. Ер нь тэгээд эр биер шаардсан ажил маш их байдаг. Тэгээ унаа хөсөг гэхэд одоо морь тэмээ өхөртэй ноцолддог. Тэгээ манай энэ хүчтэн залуус одоо орж энэ одоо хаалгаар орсноор ингээд 13 дугаар зуун. 13 дугаар зууны нөхцөлд орлоо гэж хэлж болно. За ингээд та бүхэн тустай сайхан аялцгаагаарай. Баярлалаа. За ингээд зөвхөн нэвтрүүлгээ 13 дугаар зуунаас өргөжлүүлье. Амралтын цаг яламгаар. Одоо эхний хотог бол Өртөө хоолойны хотог дээр хүрэлцэн ирээд байна. Өртөө хоолой гэж юу гэлдэг вэ гэхээр 13 дугаар зууны үед эзэн хааны хаан элч зарилгийг одоо мориор бөөх алан дамжуулдаг байсан. Тийм алав байгаа. За тэгээд нэг морины туулах чадвар нь одоо 20-оос 25 км орчим байсан. Энэ дутамд болохоор нэг өртөө байсан гэж үздэг. За тэгээд нэг улаач маань өдөрт морь сэлгэд давхсаар гаад нэг өдрийн турш одоо 150-аас 200 км цаг мориор туулдаг байжээ. Тийм судалгаа байсан байдаг. За тэгээд Солонгосын хойгоос газрын дундад тэнгис хүртэлх цаг морио өртөөгөр нэг сарын хугацаанд туулдаг байсан байдаг. Иргэдээ миний бодлоо Нөгөө хар бодож ярьсан. Юугаа бомбагаа жоох өөр. Бомбагаа хайтаа. Бомбаа нэрэг байна. бамбаар хийх шүү. Би сэлгээр яа. Дээл дутсан. Үүнээс янз бүр байна мөх тийм. Харгуудаа гэж. Сөрөг гахпадаа сурцсан байна. Үшээ хамаатай шүү. Үшээ яваа. За ингээд 13 дугаар 100 зогсолбор бол 6 хэсгээс бүтэж байгаа. 6 отгоос. Тэгэхээр манай оролцогчид маань отог болгон дээр үлдээж 13 дугаар зууны үеийн одоо энэ отгийнхоо өөрсдийг нь одоо үйл ажиллагаа шин чанарыг харуулсан жүжигчсэн тоглолтыг бэлдсэн байгаа. Одоо бид нар Өртөө улааны отог дээр ирээд байна. Энд Эрдэнэ хөө, буян мөнх, ган тогтох 3 байгаа. За зөмөрөө эдний бэлтгэсэн жүжигсэн тоглолтыг зөмөрөө орж сонирхцгаая. Хамт ойрол 9 өдөрлөө. Хүүхдүүдийг оруул. Хаан эцгийн амрыг альтгая. Хүүхдүүд дээшээ суу. За, хүүхдүүд хэрэг зоригёнд юуны учир үгэн ахыг зорж ирв? Хаан тойролтоо хэдийнээс миний эцэг эсвүүхүүтэй
ханд барилдаж явсан билээ. Эртний өст хүчтнүүд эртний өсийг санаж хам бүртийг минь булаан авч одлоо. Мөн хүчнүүд Тасардуу. Хаан эцэгтэнд булган дах барий. Хатан бүртийг минь буцааж хайрл. Хүчин авчирноо. Булган тахны чинь оронд бутарсан усыг чинь нэгтгэж өгье. Хар булган тахны чинь оронд хамаг усыг чинь хамтдаж өгье. Жамхтууд илц давтлага. 3 голын ирэг дээр 3 хоногийн дараа уулзъя гэж илц давтлага. За. Хүчтнүүдийг дайлаар мордъё. Үнэхээр гоё тоглолт боллоо. За одоо энэ бол нуус товчон дээр гардаг. Исүгээ хөвгүүд хаан тойрлоос хар булган дахаа барьж хатны минь эргүүлж өгөөч гэдэг хэсгээс тоглосон юм байна. За ингээд манай буй нэмэх хэн болсон бэ? Буй нэмэх. Хасар. Буй мөх. Хасар. Хав тасар. Гандагдах. Ави исүүгээ. Биш ээ. Тэмүүжээ. Тэмүүжээ. Хааныхаа дүр тоглосон юм шүү дээ. Олон дахин яас тэ өмнө ороод. За хаан тойрол эрднөхөө. Би ч их том үний дүр тоглолоо. Гэхдээ би нэг юм гайхаад юм л да. Одоо энэ өртөө улаачийн гэртэл одоо ван хаан тойрол амьдэрдэг байсан маш тарах гэдэг надад одоо. Тийм үү? Юу тийм гэж ойлгохгүй. Игдээ бол энэ тоглолт бол маш сайхан боллоо үзэгчтэй, маш амжилттай боллоо. Бас ийм юм хийгээд сууж ийн гэж бид нар төсөөлөөгүй. Үнэхээр бас та бүхэн харж ийн нүүрэндээ бас одоо грим хийсэн байна, театрчилсан буудаг тавьсан байна. Сахалт гаднаас морьтой бас нэлээд том сцен одоо тавьж үзүүллээ. За танаа багт баяр хүргэе. За. За дараа чи Бөөнөр хөдлөө дараагийн гэрэл болоо. За. Энэ хувцас нь Ам бол явуулна үстэй. Цацаа аваад ирж байгаа. бид нар ашиг дөхөө. Очиж Жайлах ч юм. Ачтай дайлар морчод. Тэр чи хүчнүүд Миний цум байдгүй. Гасар уг нь хамгийн хол харагдав. хүчнүүд гэж нөгөө дэлгээд байгаа шүү дээ. Өөрсдөө тэгээд байхгүй. За үзэгчтэй цөмөр одоо сая өртөө улааны өргөөд байгаа Баян өндөг багийнхны тоглолтыг үзлээ. Үнэхээр сонирхолтой сайхан тоглолт бэлдсэн байна. За одоо цөмөр эндээс дөрвөн бээрийн газар оршиж байгаа урчуудын хотгонд буюу Монфреш өргөөний отгоо үржээ хүрлээ гурвын тоглолтыг цөмөр одоо очиж сонирхцгаая. За яваацгаая. Хашгаа. Чон мөн. За бид нэр одоо ингээд урчуудын хотг дээр хурж ирлээ. Одоо энд манай Монфреш өргөөнийхэн тоглолтоо бэлдсэн байгаа. За тэгээ манай дүүрэн баяр одоо энэ урчуудын өргөөний онцлог те. Яагаад заавал урчууд өргөөнд барьсан ямар ач холбогдолтой байсан энэ тухай тайлбар. За манай нутаг маань болохоор одоо 13 дугаар зууны одоо дархчууд мужанер ойдлчдыг бэлддэг. Тэр 13 дугаар зууны одоо үеийн судалгаан дээр тулгуурж энэ нутгийг хийсэн байгаа. Энэ нутаг дээр маань болохоор дархчууд мужанер ойдлчин гэсэн улсууд байгаа. За энэ нутгийн маань гал онцлог нь болохоор одоо бус нутгуудынхаа бүтээн байгуулалтыг хийсэн. Одоо жишээ нь хэд одоо Харуулын хотгийн одоо Баатар хоёрыг дуулах Бамбаа сэлмэг гэсэн байгаа. За энэ нутаг маань болохоор одоо 4 гэр байгаа. 2 давтсан. Хойно давхны гэр бүргэд гэсэн одоо энэ бүрдүүнтэй дархчууд одоо голдон ажил амьдардаг байгаамаа. За сүмөр орж үзье. Логс юм бай. Эцэг хааны алтан гэргээ авлгаа. Их хааны зориг тас. Их эцэг хааны зориг. Их эцэг хаан их зэрэг хөтлөгөн алтан улс руу дайлаар мордох болсон тул дархчуудад
зарлиг болгож байна. Хөө хоёрыг 10 түм. Зэр зэвсэг 10 түм. Элд бамба элбийг зарлиг болгож байна. Зарлигийг ёсчлон гүйцэтгэе. Хөө хоёрыг 10 түмийг уран дархан гизэгт. Сэлэм жадыг 10 түмийг уран дархан өгчөдөр. Хийж гүйцэтгэнэ. Заар гэрэлгүй жижиг боллоо. Наадаа хийж. Ажлаа хийж яваагаа. Гизэг одоо 10 түм ил бамбаа гэсэн үү те? 10 түм ил бамбаа одоо хийцэн хугацаанд хийж дуусгах бол. Одоо хийнтэй олуулаа гэж. Одоо хийхгүй бол одоо Чингис хаан ч байлтахаа хүлээгээд хятад өсчөө үржээд байдаг гэдэг ч ядаж байгаа. Манайх их олуулаа байна. Одоо би чи бас нэг тэр юу гэдэг бас дарган шүү дээ. Дараагаас олуулдаг шүү дээ. Би болохоор энэ нөхөр гизтийг одоо тэд хогийн хугацаанд хийгээд зарлиг болгосон бас даамлгүй. Хийхгүй бол цаасаа Амтан яриад тэгээд тэгэл би өдөрт чи ингүүлэхгүй бол хийдэг байхгүй юу. за отгооч одоос 10 түмэн юу хийх гэж байгаа вэ? Ой. Ийгүү чанартай хийж байгаа шүү дээ. Хооронд нь бүгдээ одоо ингэ сүлжиж Бүгдийг байгаа. ширхгээр гэж. Одоо бас хизээ дуусгав. Энэ утахгүй. Бас цаасаа хугацаанд дуусахгүй бол Манай одоо ажлын бэргээд гэх юм уу да. Тэр утгад байрлаж байгаа. За. Хоёул одоо 10 түмэн хийж дуусгах нь шүү дээ. За, зохиолын санааг юу нэг гаргасан. ойлгомжтой. Би өөрийгөө багтаад энэ бүгд ярилцаад ирнэ. Гаргалаа л та. За, амжилттай сайхан тоглолт боллоо. Одоо бас Тэг ах төхгүй. Ах чи амар даам шүү. Их гоё жүжиг болсон байх гэж бодож байна. за бид нар бас дүгнж байгаа. Тэг бас нэг ийм сайхан одоо зарлиг мэрлэг уншаад яах нь ч одоо баатарч болцсон юм шиг. Даамлаа шалах уу? А чи юмс чи би чадлаа. Наад хүмүүсээс Ер нь тэгээд энэ боллоо. 13 дахь зууны одоо яг ийм орчинд яг ирэхэд ер нь ямар сэтгэл санаа. Оо гоё байна. Ерөөс ирж үзээгүй тэгээд ийм газар ирээд ингээд яг эртнийхээ юмтай танилцаад. Тэгээд их бас аз болоход энэ ч одоо хамгийн гол юм дээр нь бид нэр ирсэн байна. Одоо арын албыг хасчээд одоо хоёуг дуулга одоо тэгээд уралдаг юу л бүгдийн одоо тэр Одоо манай хатны тэр гурван сүүхийг одоо дараагийн ажлыг эхлэх гэж байгаа. тийм Энэ хатны хэдэн чи. Тэр алонго хатных байгаа. Чингис хаанаас 10 эсвэл хулан гурав. тийм л байхгүй. Энэ одоо нөгөө өртөөний хамгаалагч баатрын гутлыг хийж амжаагүй байгаа юм. Тэгээ хутлыг одоо ийм Тэгсэн чинь нөгөө 21-р зуунаас нэг пүүт тавьсан. Бас сэргэлэн гараа. өөртөө бол аяга айтайгаа хийгээд үүссэн байж таа. Энэ ч одоо мундаг одоо зүгээр бид нар бол муу юм л өмсдөг шүү дээ. За хол Даамлаа шалгана байгаа нэг. За жадалч нэг үздэг юм. Нөгөө хонгож. Сайн болсон байна. Яа. За баяр үргье. За дараа шиг ингэ явцгаа. За. За одоо уламжлалт тоглоом буюу шагаа байж байна. За энэ хөө үеийг шагаа шүүрэх гэж уламжлалт тоглоом байдаг. За энэ Монгол 5-аас 7 настай хүүхэд тоглодог оньсон тоглоом байна. Одоо энэ тоглоомны нэрийг гүүс ах гэж нэрлэдэг. Одоо гүү унаг хоёр маань тусдаа байж байна. За би одоо энийг эвлэгэж үзүүлье. Ямар ч уяагийн тайлахгүй зөвхөн гогцоогоор гаргадаг учраас оньсон тоглоом байна. За. За үзэгчтэй бид нэр одоо номын өргөн дээр хурж ирээд байна. Номын өргөн дээр маань болохоор Батүшиг, Болдоо, Давгаа гур бас өөрсдийнхөө
жүжигсэн тоглолтыг бэлдсэн байгаа. Ер нь тэр 3 хэр бэлдэж байна? 9 цагаас хойш бас намайг санаа өгөөчгээд би бас тэр 3-т бас чадах чинээгээр туслаа. Ямар ч лээсэн гайг болсон л гэж бодчих. Тэгэхээр өөр одоо номын өргөөний тухай бид нэг жоохон тайлбарлахгүй. За энэ манай энэ номын өргөө болохоор Чингис хааны их бичгийн үн татаа тунгайгийн өргөө ийм байсан болов уу гэж төгс судасны үндэслэл дээрээс бүтээгдсэн ийм өргөө байгаамаа. Тэгээ Чингис хаан 8-д аймгийг эзлэхдээ татаа тунгай болдож авч өөрийн бичгийн үн болгож исэн. Үүнээс хойш татаа тунгай уйгурж монголчуудыг төрийн бичиг болгож 24 аймаг омыг хамтдаа болгож исэн байгаа. Ийм онцлогтой өргөө байгаамаа. Тэгээ манайх энэ өргөөнд хичээл сургууль би ходог бичсвэ. Урсгал усанд хувцаан угаах. Бохирдуулсан хүнийг цаазаар авсугай. Алив зарилгийг түргэн илч довтлогч чи эзэн Чингис хаанд хүргүүл. За чи нэг хамаг Монгол улсын үндэсэг болон бүрт хүрэлцвэ. Надад Чингис хааны зэрэг. За ясаар болгоё. Гой жүжиглэн гэсэн яасан бэ болтойгоо. Болтойгоо яасан бэ? За хэн бэ? Татаа тунгаа. Татаа тунгаа. За Шихи утаг. Шихи утаг. Боол. За би боол байна. Ганган боол. Илч болоо доо. Илч. За ямар бичиг хүргэж өгөхөр явчихсан сая боол. За энэ одоо нөгөө урсгал усанд одоо тэр их засаг хуулинд одоо тэр урсгал усыг бохирдуулаад тэрнээс болж одоо энэ ард түмнийхэн дунд одоо өвчин үүссэн байгаа. Тэгээд тэргээр олон хүн хүч хилмигцсэн учраас одоо Чингис хаан одоо татаа тунгаа хоёр зөвлөлтөд одоо тэр чихи удаар бичүүлж одоо тэр хамаг Монголд одоо зарлуулж тэр урсгал усыг бозортуулвал хатуу цааз дэг гарлаа гэдгийг одоо засаг хуулийн одоо нэг л одоо юу л да зүйл ангилж илэрхийлж байгаа. Тий. Ер нь монголчуудаа ер нь энэ урсгал усаан одоо ер нь дээдэлж одоо энэ ус гэдэг юм чи одоо чанарман эрдэнэ учраас одоо монголчуудад аль дээр үеэс эхлэн одоо энэ усыг одоо их хайрлж ирсэн байна. Бүгдөө ч гэсэн урсгал усаа хайрлцгаая. Санааг ер нь хэн гаргасан бэ? Санааг ер нь гуруулаад ер нь зөвлөлтөд гаргасан л да. За ших утаг бол бишээ. Татаа тунгаа бол ер нь нөлөө бас ярта татаа тунгаа байсан юм шиг байна тий. За баяр хүргэе. За баярлалаа. За яах. За одоо бид нэр явсаар байгаад энэ уулыг бүр ингэж бүтэн тойрж орж ирээд бид нар бөөгийн өргөн дээр хурж ирээд байна. За тэгэхээр энд бас манай оролцогч Амра, Мөнхбаатар, Инхбат 3 маань бас өөрсдийнхөө тоглолтыг бэлдсэн байгаа. За манай 3 ер нь хэр бэлдсэн бэ? Сайн байна уу? За тэгэхээр шижирээ бөөгийн өргөний тухай бидэнд бас тайлбарлах гээ. За манай бөөгийн хотыг их онцлогтой хот байгаа. Яг энэ бөөгийн хотыг бий болгосон юм бол 13 дугаар зуунд Чингис хаан маань өөрөө бөөмөрлөөр шашинтай байсан. Тэгээ бөөмөрлөл маань өөрөө монголчуудын язгуурын шашин гэж үздэг. За тэгээд энд яг жинхэнэ бөөс удаг, жинхнээсээ тахлаг болдог тийм газар байгаа. Тэгээд тахлагын талбайнуудад тэр харагдчих. Тэгээ манай 3 залуу яг тухайн үндэстэн ясны бөөгийн өмсгөл